Сайн байцгаана уу? Туяа байна. Өнөөдөр би та бүхэндээ Fuji Garden-ийг танилцуулах гэж байна. Fuji Garden гэхээр та бүхэн шууд Fuji-г санаад орж байгаа бах. Тэр энэ бол бас Fuji уртай өнөхөр холбоотой. Учир нь яг энэ garden хийсэн Япон мэргэжлэн маань Fuji уулын дэргэд байдаг Yamanakoko гэдэг одоо үсгэлэнтэй нуурыг бэлэгдэж тэр нуураас санаа авч хийсэн юм байна. За утга учир нь энэ Fuji-янаас орж ирсэн байгалийн ус маань энэ нэг хиймэл нуур тогтоогоод за энэ нуурын дэргэд байгаа сарчны одоо энэ отны оршин суугчнаар маань суугаад байгаас мэдэрч болох бүх сайхан мэдрэмжийг мэдрээсэй гэж бэлэгдэж хэлсэн юм. За жишээлбэл орой өчийн цагаар салхины сайхан сэвшээг мэдрэнгээ шуудын жиргээг сонсоод дээрэс нь энэ нуурын тусч байгаа сарны гэрлийг харж нүдээ байсгаж ингээд тайвширлыг олж сайхан амардаг байгаасаа гэж бэлэгдэж хэлсэн юм гоё гарден татах юм байна. За дээрэс нь энэ татхны орсон суугчдын маань ажил үйлсэн бүтэмжтэй байгаасаа нуурынхаа хэлбэрийг одоо бивж байгаа шоуны дадлавчийг бэлэгдэж бас хийсэн юм хэлбэртэй юм байна. Тэгэхээр Япон мэргэжлэнгүүд бол ингээд хийж байгаа бүх зүйлдээ утга учираа ингээд шингээж хийсэн юм байна. За үнэхээр одоо энэ хавийн агаар бол ингээд хиймэл нууртай болооч тэр чихтэй дээрэс нь их ай модны гоё үнэр орж ирээд яг ингээд хөдөө ирсэн юм шиг маш гоё мэдрэмж төрүүлжээ. Та нарт бас энэ миний телефоноос их гоё харагдаж байгаа бахиж бодож. Гэхдээ ерөөсөө энэ газар маань хаана байдаг вэ гэхээр Улаанбаатар хотын төв зэгээс одоо Сүхбаатарын талбайгаас 6.7 км-ийн зайд байдаг. Ерөөсөө л ийм ойрхон зайд. Ярамны амны одоо хамгийн ихний ам гэсэн Fuji ам байна. За ингээд бүгдээрээ Fuji Garden хотынхоо хаус руу бүгдээрээ танилцъя. Энэ хаус маань 2 давхар 330 м2, 5 өрөөтэй, 2 машины гаражтай. За 3 ариун цэврийн өрөөтэй ийм хаус байна. Одоо дотроо ямар харагддаг, энэ гоё гарден дотроосоо бас яаж харагддаг бүгдээрээ хамтдаа орж харцгаая. За энэ хаалганы Орсын Degrand брендийн хаалга базальт дүүргэлттэй, дулаан тэсвэртэй, за ийм зузаан төмрөн хаалга байна. За татгшаа үүдний хэсэг зөмөр орж харцгаая. За энэ үүдний хэсэг нь хангалттай их хувцсан шкафтай, дээрээс нэлийн том зайтай, гэрт орох хаалга тустай учраас гэрлөө нөгөө шууд хүүтэй агаар нэвтрэхгүй бас даваа талтай. Яг энэ хэсэгт нөгөө Америкийн G4-гээд Smart Home систем байрлуулсан гэрээс гарахтаа бөхсүүдэд хаагаад явах боломжтой. Удирдлага үүдэнд байгаа учраас их амар юм байна. За хауста орж ирлээ. Хамгийн түрүүнд орж ирэх үт гоё харагдаж байгаа хэсэг бол энэ view. Цонхоор одоо шууд нөгөө garden тэр чигээр нь харах боломжтой. За дээрэс нь террас руу ингээд шууд гарчих боломжтой. Шууд усны чимээ сонсогдоод аяа гоё. Тэгээд бас чихтэй агаа шууд орж ирж байна. За энэ цонхны хувьд 3 давхар вакуум цонх, дотор байгаа дуулааныг гадагшаа алддгүү, дээрэс нь гаднаас нарны хит ягаан туяа оруулж ирдэг тусгай төрөгцтэй. За энэ байрны хувьд шалны халаалттай, дээрэс нь энэ том цонхнуудынхаа доор энэ фэн койл гээд ийм үлээлтийн системтэй халуун болон хүүтнэр үлээдэг. Тэгээд гэр доторх агаарыг бас ингээд урсгалд оруулаад халуун хүүтнэр үлээждэг ийм давхар системтэй юм байна. Бас за ингээд хаваасаа харахад энэ том өрөөний хэсэг, дайнинг одоо хооллох хэсэг, галтгооны хэсэг маань тэр чигээр харагдаж байна. Тойроод ингээд битүү том цонхнуудтай учраас илүү сэлгэр том харагдана. Ялангуяа энэ гардны хэсэг бол үнэхээр одоо вью нь бол маш гоё. За галтгаа болон хооллох хэсгийн хажууд байгаа энэ том цонх бас вью нь үнэхээр гоё харагддаг юм. Яг энэ галтгооныхоо хэсгээс тэр энэ хоол идэж суух хэсгээс ч гэсэн маш гоё вьютэй харагдаж байна. Харагдаж бол үнэхээр гоё яг хөдөө байгаа юм шиг. За энэ галтгооны хэсэг дээр надад одоо хамгийн их таалагдж байгаа хэсэг бол энэ яг угаалтурын хажууд гаргаж өгсөн энэ том цонх. Америк кинонууд дээр галтгаа дандаа юм бидэг те, угаалтур нь цаанаа цонхтой. Айтаг угаахт бол бүр үнэн ад жаргалтай агараа угаах нь нэ. Цаашаа ингээд нэвт харагдаж байгаа учраас хотыг тэр чигээр нь ингээд харах боломжтой байна. Үнэхээр гоё харагдаж байна энэ хэсэг бол. За галтгооны хэсгээс надад энэ хэсэг хамгийн их таалагдлаа. За ийшээ юу бэн цөмөрөө сонирхцгаа. Яг энэ галтгооны өрөөнөөс яваад хажууд тишээ. За энэ галтгооны хажууд ийм хөрхөн офис өрөөтэй. Офис өрөөндөө бас энэ том цонхтой учраас бас маш том гэрэлтэй харагдаж байна. За офис өрөөнөөс гараад ийшээ харахад эндээ нойлын өрөөтэй. За шатны хэсэг бол эндээ тусдаа гарч ирсэн, дээшээ болон доошоо явж байгаа. За эхлээд цөмөрөө нойлын өрөөнд орж сонирхъя. Бааны өрөөнд болон ер нь энэ хаус төр хэрэгжилж байгаа бүх усны хоолоонууд зэвэрдгүү ган хоолоонууд хэрэгэлдэг. Одоо цөмөрөө ийшээ доошоо бууж үзье. Надад одоо хамгийн их таалагддаг хэсэг биений давхарт байгаа. Ер нь бол 2 давхар хаус мөртлөөсөө доороо биений давхраа ашигладаг. Дээдлээ бас дээрэн давхраа ашигладаг учраас ер нь л баг 4 давхар хаус гэсэн үг. За ингээд доошоо бууж үзцгээе. Доор юу вэ?
За шатны хувьд бариул нь модон учраас гар харахгүй хэвтэй хийм бэ. Дээрэс нь энэ шатны энэ хаалтууд ер нь хөвчлэн шил байдаг шүү дээ. Харин энэ хаусны хувьд бол ийм төмөр хийцэн хаалттай хүүхдээс унахаас хэрэгэлсэн. За бас шатны их ширүүдэн цэвэр мод юм байна. За ингээд биений давхарлаг буугаад ирэхэд шатны энэ хонголлоо агуулах болоод ашиглаж чинь энэ хуучин уснуудаа бас хадгалчих боломжтой сайхан ашигласан байна. Энд болохоор гараж байгаа. За хоёр машины гаражтай. Гаражнаас цаашаа дахиад нэг өрөө байгаа. Энэ өрөө надад маш их таалагддаг. Одоо орж үзье. За энэ би нэг давхарт байгаа. Гаражны хажуудлын өрөө бол entertainment өрөө. Надад хамгийн их таалагдсан хэсэг нь амьд ургамлан хаан байна. Тэр чигээр ингээд амьд ургамал. Дээрэс нь услахааны систем бүгдээрээ холбогдчихсон. Гэрээсээ хол явлаа гэхэд услахааны системээ асаагаад явчихна. Ургамал одоо өхнө гэж айлтгүй. Цаанаас автоматар ингээд услагдчихдээ юм байна. За entertainment өрөө маань өөрөө ингээд цэцэг навчтай хантай учраас хөвчл төрөгчтэй. Эндээ гаднаас шууд агаар оруулах цонхтой. За энэ өрөөнд бол ингээд гэр бүлэрээ кино үзэж суугаад их гоё. За энэ даваа хаалганы цан юу вэ харъя. За энэ бол лондри өрөө, бас нойлын өрөө байна. Угаалгаа эндээ хийх боломжтой. Бас нэлээд хангалттай хэмжээний том өрөө байна. Хажуу талдаа энэ бол үүслийн өрөө. За хоёр дахь хараад ирлээ. Хоёр дахь харангуут эндээ нэг ариун цэврийн өрөөтэй. Энэ 3 унлахны өрөө байгаа. За энэ хоёр нь болохоор хүүхдийн унлахны өрөө, харин энэ хаалга бол мастер унлахны өрөө байна. За эхлээ бүгдээрээ хүүхдийн нойлын өрөөнд орж үзье. За хүүхдийн нойлын өрөөний хамгийн гоё ах хэсэг нь бол энэ шүршүрийн хэсэг. Ийм том одоо 5 сарын хүүхэд бараг зэрэг ороод усанд орохч боломжтой юм гоё том шүршүрийн өрөөтэй юм байна. За энэ мастер унлахны өрөөнд ороод ирлээ. Мастер унлахны өрөөний хамгийн гоё хэсгийг та бүхэн харж байна. Ингээд цонхоор харагдаж байгаа нь харагдаж бол үнэхээр үзэсгэлэнтэй. За нөгөө хиймэл нуураа харж байна. Фужи гардна харж байна. Дээрэс нь хүүшийн амны ой мод тэр чигээрээ харагдаж байна. Орон дээр ихсчаад ийм гоё үзэсгэлэнтэй одоо вьюг харах боломжтой байна. За ийшээ энэ ханны цаана хувцсны өрөөгөө зохион байгуулсан. Энэ бол бас их смарт зохион байгуулалт гэж харагдаж байна. За бааны өрөө маань шалнаасаа ийм том цонхтой. Тэгэхээр энд баанд оронгоо бас ийшээ энэ гоё нуура, гарден гайн, ой модоо бас тэр чигээр ингээд хараад усанд орох боломжтой юм байна. Бааны өрөөний хэсгээс надад энэ цонхны хэсэг хамгийн их таалагдлаа. За одоо хаусныхаа дээвэр рүү гарах гэж байна. За баг 4 давхрын хэсэг гэж хэлж болно. За дээврийн хэсгийг яаж гоё ашигласан бэ гэхээр дараараа энд ийм том гэр бүлийн саун байна. Дээвэр дээр ийм саунтай. За ингээд тогтохгүй саунаасаа шууд гараад одоо нэг гоё үзүүлээ. За саунаас ийшээ гараад ийшээ шууд халуун онцонд орох боломжтой. Дээвэр дээрээ. Үнэн супер хаацтай. Ингээ халуун чулуун баантай. За энд бол өөрсдийнхөө дуртай эрдэс бодисуудаа хийгээд ингээд байгальд сайхан задгай саунаас гарч ирээд халсан бихтэйгээ халуун аршаанд ингээд яг л Японы аршаанд байгаа юм шиг л мэдрэмжээ гэр дотроос авах бүрэн боломжтой юм байна. За дээрэс нь онсоноос гарч ирээд эндээ шууд махаа шараад идэх бүрэн боломжтой. Яа тэгэхээр энэ террасын хэмжээ маань 70 м квадрат. Энд ерөөсөө юу л бол юу хийх боломжтой. Ер нь бол махшарж идвэл бас их гоё юм байна гэж санагдаж байна. Тэгэхээр энэ байрныхаа дээврийг бол ингэж гоё ашигласан юм байна. За эндээс бол өстой жинхэнэ байгалаас авч болох мэдрэмжүүдийг бол бүгднийг авах нь байна. Гоё халуун аршаанд орчоод хөрхрөөнийхээ гоё дууг сонсож гин, модоо харж гин, шуудын шимээг сонсож гин. Дээв дээр ингэж аргач боломжтой юм биш үү бас. За та бүхэн Fuji Garden хотноос яг аль хэсэг нь таалагдсан талаараа комент бичээрэй. Хэрвээ Fuji Garden хотхныхонтой холбогдохыг хүсэх юм бол дээр байгаа Facebook хаягаар нь холбогдорой. За ингээд баярлалаа. Дараагийн дугаараар дахиж уулзъя. Bye.